Мэдийн засаг байгаль орчны тулгымцсан асуудлуудаар энэ саналууллаа солилцохоор мөн ойрын өдрүүдэд болж байгаа улс төрийн энэ хурц үйл явдлуудтай холбоотойгоор бид өнөөдөр энэ хурц цуглахаас өөр аргагүй ийм байдал түрээд байгаа та бүхэн одоо мэдэж байгаа. Хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр авлаа гэж найдаж байна. За энэ дээр энэ хурц цуглаад байгаа та бидний ард байгаа мянган гишүүд дэмжигчд бол Монгол орны энэ хөгжлийн чиг хандлага, Монгол орны тусгаар татсан хувь заяаны төлөө 1989 оноос эхлэж хувь заяатайгаа холбосон төвсгөлийг хийдсэн 2007 онд ахиж одоо 5 толгойн ордыг зарим нэгэн хэдхэн гэрүүлүүд авах гэж байхад бид нар 98% жагсаг цуглаж улсад одоо буцаан эргүүлж адуулж байсан эдийн засгийн хоёр төвсгөлийг хийсэн ийм түүхэн хүмүүсээ бид энэгээр багтах ёстой. Өнөөдөр Монгол орны эдийн засаг улс төрийн байдал ямар байдалтай болж байна вэ? Хуучин бид нар хойноос өдөрдөөдөг байсан бол одоо бүх зүйлийг урдаас өдөрдөөдөг болсныг надад хэлүүлдэг та бүхэн мэдэж байгаа. Улс төр эдийн засгийн шинжилгээний талаар Монгол улсын ерөнхий нөхцөлийн ухаалаг том төрөөс ухаалаг төрөө гэсэн сайхан санаачлагыг өчигдөр улсын хурлаас эхлээд Монгол төрийн зарим гишүүдээс эхлээд гятаад эхэллээ. Энийг та бүхэн мэдэж байгаа. Энэний ард хэн байна вэ? Эндээ цаад угтах нь бол өөр төрсүүд байна гэдэгт та бүхэн санал нэгж байгаа. Монголын бүх улс төрийн болон эдийн засгийн удирдлага түүгээр хийгдэж байгаа бүх одоо санаачлагууд урдаас одоо зохион байгуулалтыг хийгдэж эхэллээ. Ийм учраас өнөөдөр энэ хэцүүдгийг бид нар Монголын төр ухаалаг байхаас одоо татгалзаж байна уу? Улсын их хурл ухаалаг байхаас татгалзаж байна уу гэсэн ийм одоо нэрээр хийж байгаамаа. Ингээд өнөөдрийн энэ хэцүүдэгт манай одоо нэртэй улс төр судлаач бидний дундаас төрөг гарсан төрийн соёлгот болон одоо эдийн засаг судлаач ийм одоо арайд амьдралыг өөр өнцгөөс харж ярьж чаддаг, хийж чаддаг ийм нөхдүүдийг бас өрсөн юм аа. Энэ нөхдүүдээс гадна та бүхний санаачлаг яриа хэдэвэл атнаас илүү үнэтэй. Ийм учраас өнөөдрийн энэ хэрэгцүүлэгтээ өнөөдрийн улс төрийн байдлын энэ их давхургүй болсон энэ учир шалтгааныг тойрон ярилцаж хэрэгцүүлэх энэ хэрэгцүүлгээ нээсний мэдэгдээ. За манайхан наашаага анхаарлаа хандуулж холбооныхоо гишүүдийг ардсан холбооныхоо энэ хүрчээ хэсэг гишүүдээ хүндэхэд энэ энийгээ хүндэхэд 25 жилийн өмнө дэг журамтайгаар хүч хэрэглэлгүйгээр ардсан Монгол улсын ардсан өмчлөлийг хийж чадсан гишүүд тэрүүийн одоо харьцаанууд гэдгээ бид харуулах хэрэгтэй. Энэ бол одоо бие биенээ хүндэж хурлын дэгэнд барих дээр заасуудаас наашаа харах. За тэгэхээр сая манай ардсан холбооны өдөртсөн үйлдвэрлэлийн гишүүн Данилын Сүрүнга өнөөдрийн одоо бидний нээлттэй хилэлцүүлгийг нээж товчхон бүлгэлээ. Тэгээд энэ хилэлцүүлгийн тухай би тодорхой хэмжээнд бас нөхөд таанах хөтөөгөө сэтгэлгээ одоо яг энэ хилэлцүүлэг ийм хүрээнд болох юм аа. Ийм улсууд оролцож байгаа гэдэг одоо танилцуулах тайлбарыг хийх зүйтэй гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр монголчуудын маань санаа сэтгэлийг зовоосон зүйл бол бидний өнөөдрийн улс төр эдийн засаг нийгмийн амьдрал болчиход байна. Өнөөдөр Монгол улсын эдийн засаг үнэхээр хямралтай хүнд байдалд орчиход байна. 25 жилийн өмнө бид нар ардчсан хувьцлыг хийхдээ ямар газраас хаа үхээр зорж хүндэлсэн билээ гэдгээ бид нэг эргэж харагддаг болсон. Өнөөдөр бид нар 25 жилийн энэ өндөрлөг дээрээс өнгөрсөн 25 жилийнхээ автаа оноог шууд тунгааж өнөөдөр бид нар хаана явв? Маргааш хаа үгүй гэдгээ бид хэлэхээр бүгдээ байна.
ардчилсан холбоо Монголын ард түмний холбоо. Ардчилсан холбоо Монголын ардчилсан хүнсэлтийг хийсэн холбоо. Ардчилсан холбооны гишүүд бол Монголын ардчилсан холбоо Монголын ард түмний тусгаар тогтнол эв найрамдал эдийн засгийн найдвар байдаг төр засгийн өнөөдрийн чиг шугамыг тодорхойлж хүчих болоод мөн өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол улсад бий болсон одод амжилтууд та бидэнтэй шууд холбоотой. Энэ 25 жилийн хугацаанд Монголын ард түмэн бол маш их зүйлийг туулж өнгөрсөн. Хилж баршгүй, хэмжээшгүй бодолтыг бид нар авчирч чадсан. Ардчилсан хувьсгал ивэл хувьсгал. Ардчилсан хувьсгал бол хүний амин түрээгүй, хүний хамраас тус гаргаагүй мөртлөө 50 замаар хийж чадсан, хүчирхийллүүгээр хийж чадсан, Монгол улсаа ардчилсан чиг баримжаатаа нийгэм сольж чадсан, дэлхийн жихийг бэлдээсэн тийм хувьсгал байлаа. 25 жилийн өмнө бид нар яг ямар цэг дээрээс төвлөрсөндөө бүлгөө эдийн засагтаа ганцхан намын тогтолцоотой зөвхөн дарга нарын заавраар хөдөлдөг хөдөөнөөс хот руу сольж томил тавьж өнөөдрийн гадаад визийг авдаг шиг өөрийн бодлогоор сэтгэх чадваргүй, хэлж ярих боломжгүй, хийж ухааж хөрөнгөж боломжгүй, эрхчлөөгүй, шашин шүлт ямар ч нөхцөлгүй ийм нөхцөл бид нар гараагаа гэсэн. Монголын ардчилсан холбоо бол ийм нэгдлийн бэлэг тэмдэг. Монголын ардчилсан холбоо бол өнөөдөр хамгийн хүмүүжлтэй, хамгийн дуулууртай, тулсан үед хамгийн зоригтой, хамгийн үннийг хэлдэг. Ямар нэгэн парагт бүлэглэлд багтдаггүй, аль нэг намыг гадуурхдаггүй, ард түмэнтэйгээ байнга цуг байсан, өнөөдөр ард түмэнтэйгээ байгаа амьд холбоо. Монголын ардчилсан холбоо бол Монголын ард түмний ардчилсан Монгол улсын эцэг холбоо. Энэ холбоо өнөөдөр Монголын маш олон намуудыг өөрөөсөө төрүүлж гаргасан. Маш олон холбоо хөтөлбөрүүдийг эвлэлдээ багтааж мөн өөрөөсөө төрүүлж, хүмүүжүүлж тэднэрт үлгэр дуурайл болж байдаг холбоо. Тэгээд өнөөдрийн энэ эзэгтэй цаг үед бид жинхэнэ манай ардчилсан холбоо өнөөдрийг яг тийм ард түмний тунгалаг мэдмээр бид нар харж ардынхаа үгийг сонсох ийм чадвартай холбоо тийм гишүүд болоод мөн гэж бид нар үздэг. Үүнтэй болоод хинч маргах ардчилсан нам ягч бай, ман нам ягч бай, иргэний дөрөг ногоо нам, бусад хөдөлгөөнүүд, аль нам эвсэлж харьяадаггүй хэн боловч манай холбоо бол үдэнэлтэй байдаг. Санаа бодлын хүлээцтэй сонсдог. Өөрсдийнхөө хийсэн алдаа дутагдлыг бус руу чиглэдэггүй, хүний хийсэн одол амжилтыг мөн хэлж чаддаг ийм ёс зүйтэй холбоо. Тэгэхээр бид нар өнөөдөр маш эзэгтэй цаг үед маш чухал зүйлийг анхаарч хэлдэг, маш цөөхөн хүний хэмжээнд хурдан цугласан юм аа. Нөхцөл байдал бол өнөөдөр нэлээд ээлдрээтэй байна. Өнөөдөр хэлж байна. Танаа энэ ардчилсан нөхдүүд засагт гарч ирээд юу болоод байгааг асууж идэгдээс ардтан асууж идэв. Бид энийг өөрсдөө гайхчих. Өнөөдөр бид нар яах ёстой юм? Хаа хүрнэг жоод хаашаагаа явж байна? Бид нар өнөөдөр хаа явах вэ? Энэ талаар яригдах гэсэн. Бид нар энэ 25 жилийн хугацаанд үнэхээр их бүхэн босгол хийсэн маш их ололт амжилтыг авчирсан гэдгээ яригдах гэсэн. Энийг яригдаж та нартай баярлаж хэлсэн. Инхийн тулд богинохон хугацаанд цөөхөн хүний бүрэлдэхүүнчсэн энэ 25 жилийн ойн арга хэмжээний зарим удаа ажлын урдд хэсэг болгож бид нар тоглож байна. Өнөөдөр засгийн газар давхар дээлээ тайлбарлах асуудлыг дээдийн энэ улсын хурлын гишүүдийн засгийн газрын гишүүн байна. Эрх мэдлийн давхарлыг арих хуулийн төсөл ороод өчигдөр хурлаар унаж байна. Өнөөдөр манай ардчилсан хүчнийхэн засаг барьж байгаа. За ийм цаг үед бид нар энэ чухал цаг үед та нарынхаа санаа бодлыг сонсож ингээд орчих хэлэх ёстой хүнд нь хэлэлцүүлгээ энэ хэлэлцүүлгийнхаа уриалгыг Монголын нийт ард түмэн эндээсээ бид нар уриалга гаргаад бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монголын ард түмэнд бусад намуудад
Эвсэд холбоотой урайдаг гаргахад төгсөе. Та нарынхаа санаудыг мэдхий. Бас байж боломгүй зайлшгүй эзэнтэй хаягтай зүйлүүдэд бид нэр мэдээлэл гаргаж энэ цугдааныг зохион байгуулсан санаачдчдын түгээс мэдээлэл гаргаад түүнийг гардуулж өгөхөөр энэ цугласыг. За тэгээд би энтэй холбоотойгоор мөн энэ болоод өнөөдрийн нийгэм эдийн засгийн байдлыг ийм хямралтай байгааг бол харж байна. Ард түмэн бүхэмжтэй байгааг харж байна. Бид төвчээртэй учраас хүлээцтэй учраас өөрсдийнхөө төрүүлсэн хүүхдүүдийг хэр хүмүүжлээ гаргах, хэд ухаантай гаргах, хэд чихэн номгорхоо мэдвийн тунгалаг байхыг үзэх төвчээртэй хүлээсээр байна. Бид нар алдсан Монголын ардчсан холбооны гол мөн чанар бол ардчсан холбооны гишүүдийн мөн чанар бол хүмүүжил бол алдаа бол минийч чинийч хүний өөрийн гэдгүү бид нар зэмлэж шүүмжилж хийж засаж задруулдаг бай. Манайхны бас нэг онцлог чанар гэвэл хүний хийсэн гавьяаг минийх гэж будаацалдаж худлаа ярьдаг. Хамтын монголчуудын нийт хэрэгслийг боддог. Улс орныхоо ирээдүйг боддог юм толгой. Тийм учраас энд байгаа гишүүд маань бие биенийгээ маш хүндэлтэй хандах хэрэгтэй. Өнөөдрийн талаар хүн болгон чөлөөтэй санал одоо хэлцүүлэг өрнө. 4 цагийн хугацаатай байна. Энэ бол хангалттай хугацаа. Энэ дээрээ тусгая. Суудлаасаа битээрээ бие биенийгээ хүндхээр 25 жилийн өмнө тийм эмх замбраатай хийсэн чинь хувьсгалынхаа ач холбогдлыг бодороо нийт ардчилсан хүчнийхнийг Монголын ард түмнээ хүндэтгээрээ өнөөдөр Монголын ардчилсан холбооны гишүүн ийм үнэтэй хүн байдгийг ийм одоо цаг үед ийм үдэл бодолтой байдгийг гэж ард түмнийхээ хүсэн хүлээж байгаа тэр үгэн дээр сэтгэл зүрхээрээ нэгтгэж байгаа бид нар тоглож байна. 25 жил бид нар алдаа оноо айлын төгдүүлсэн. Энэтэй бол Монголын ардчилсан холбоо маргаангүй холбоотой. Монгол улсын ололт турхан бидэртэй холбоо. Бас алдсан онсон ч гэсэн Монголын ардчилсан холбоо Монголын ард түмэнтэй зайлшгүй холбоотой. Бидний үүдийнхээ тухай алдсан бол өшөө алдахгүй тухай. Олсон бол ололтоо өшөө батжуулж өшөө цаашаа яг өсөж дэгжихийн төлөө ярилцахаар шийдэл гаргахаар энэ хэвчтэй цаг гэж болж байгаа. За ингээд миний орчилж яахан сонжруулалт байх шиг байна. Тэгээ та бүхнийг дараагийн одоо хэлцүүлэгтэй амжилттай оролцохыг хүсэж байна. За би тэгээд тодорхой зүйлүүдээр бас нэг өөрийн санаа сэтгэл байгаа хэлцүүлэгт оруулах энэ холбооны бас одоо өдөр тутмын гишүүд, дүүргийн идэвхтэй гишүүд, ахмад харьцаанууд, ардчилсан холбоог дэмжигчид өнөө цагийн төлөө санаа зовж шудраг Монгол иргэдийн үгийг бас тусгасан. Тэрнийг болоод би бас зарим зүйлүүдийг хэлээрэй гэсэн үгнүүдийг би таалагдаа хэлэх гэж бодож байна. Тэр үгийг бид нар бас тойрч бодож ярилцах нь бол хөрсөн дөрөө буунаа гэж би бодож байна. Тэгээд би энэ бас зүйлийг хойно жаахан чимээг өгч. Тус. За өнөөдөр улс төр эдийн засгийн хямралт байдлыг цаг алдалгүй авч хэлцэх шаардлагатай болов. Үүнд манай ардчилсан холбооны үүргээрээ маш чухал. Өнөөдөр ард түмэн бол тэр зүйл чинь хийж байгаа зүйл чинь болж байна. Энэ чинь болохгүй байна гэдгийг тодорхой хэлж байгаа. Болохгүй байна гэж хэлсэн үгийг сонсдог чихтэй хүн энэ төрд байх болж байна. Болж байгаа хэсгээ болохгүй байгаа хэсгээрээ болж чад байна. Нийт ардчлалын нэр хүнд унчих гад байна. Ийм игдэгтэй цаг мөчид бид нар ардчлалаа авах хэрэгтэй. Ардчлалаа аварна гэдэг бол ардчилсан Монгол улсыг аварна гэсэн үг. Ардчилсан Монгол улсыг өнөөдөр аврах хэрэгтэй. Ардчилсан Монгол улсыг аварна гэдэг ард түмний аварна. Тэдний хүсэл зорилгод нийцж ажиллах гэсэн үг. Төр засгаас бид нар тэрийг шаардж байна. Өнөөгийн нөхцөл байдлыг одоо маш их яг бүгд хийсний үндсэндээ ерөнхийлөгч маань за манай төр бодуулж ихгүй маш их одоо ард түмнийгээ харах бэлгийн мэдмийн муудсан маш их нүсэр том данхар ийм бүтцтэй ийм төр болсон байна. Тийм учраас ард түмнийхээ үгийг сонсдог. Хэлсэн үгийг хэрэгжүүлдэг. Алдааг нь хэлэхгүй засаад авдаг. Одолтой улам багчуудаа цааш хурдан шуурхай ажилдаг
бодъё. Том төрөөс ухаалаг төрлөө шилжээ гэсэн ийм нээлттэй хэлэлцүүлгийг Монголын улс төрчид, эдийн засагчид, өнөөгийн Монголын нийгмийн өмгийг тодорхойлж байгаа бүх намынхан, эвсэл холбоод ард түмний төлөөллүүдийн дунд явуулсан. Үүнээсээ ямар шийдвэртэй гарсан бэ гэхээр за бид бодвол ерөөсөө хамгийн гол нь өнөөдөр төрийн энэ нүсэр том байдал бол байгаа юм байна. Тийм учраас ухаалаг төрлөө шилжих гэсэн. Ингээд ухаалаг төрлөө шилжихийн тулд хэд хэдэн хуулийн төслүүдийг өргөж барихаар байна. За үүний урдд болгоод Монгол ардчилсан Монгол улсын ардчилсан ерөнхийлөгчөө санаачлаад за энэ том эрх мэдлийн давхарлыг арилгая. Улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн сайд байхаа ерөөсөө болий. Энүүнийг бол одоо давхар дэдийг одоо тайлбар зүйтэй юм а гэдэг. Ийм асуудал энэ хуулийн хэсэг оруулсан. Засгийн газрын одоо тухайн хууль нэмэлт өөрчлөлт оруулсан. За тэгэхээр энэ бол яг нөхөр энэ хуулийн төсөл өөрчлөлт их хурлаар унсан. Унахнахта ардчилсан төлөө ард түмний санаа бодлыг илэрхийлж байгаа тэр чухал асуудлыг хэлж байгаад манай ардчилсан намын гишүүд манай ардчилсан одоо хүчлээс төр засаг барьж байгаа засгийн газрын гишүүд энэ нөхцөл маань энэ одоо хуулийн эсрэг санагдсан. Бид нар одоо үнэхээр өөрөөсөө төрүүлсэн хүүхдүүдийн тулд бид нар даалгавар болгосны хувьд бидний санаа сэтгэл сонголтоор гарч ирсний хувьд бид нар бол энэ үгтэй хэрэгтэй. Бид нар үүнийг бол одоо цаг алддаггүй яах хэрэгтэй. Хамгийн гол нь цаг алддаггүй залруулах хэрэгтэй. Тэгээд энд бол боддоггүй болоод цаашдаа бидний ард түмний дунд энэ нөхцөлийн талаар авч хэлдэг санд асуудал явуулах хэрэгтэй. Бүр одоо чартыг тавин мэдрэлийг бүргүүлэн бүр болохгүй дараагийн шатавцсан арга хэмжээнүүдийг бид нар авах. Ардчилсан холбоо бол ардчлаа өнөөдөр бид нар өмгөөд хамгаах ийм цаг үед ирээд байна. Дундуур нь шуургалан орсон. Ямар нэгэн одоо бүлэглэлд хамаардаг. Ийм одоо хүний гадны гар хөлбөрсөн. Хувийн ашиг сонирхол хайсан. Ийм улсууд төрийн ихэд гараад биднийхээ үгийг ард түмнийхээ энийг умартуулсан. Энийг бид нар одоо тасан зогсоох хэрэгтэй гэж үзэж байна. За ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Энд одоо дараагийн энэ өрсөн бас тодорхой цаг хугацаанд өрөөлүүлсэн өнөөдрийн төрийн соёлд навтагнын маань ирсэн байгаа. За цолмон туяа эдийн засагч ирсэн байна. Аудитор за бат төвшин нэрэн дэлгэр сайхан ирэн за ингээд эдгээр маань одоо дараагийн одоо илтгэлүүдэд тавина. За ингээд та нарыг хэлэлцүүлэхдээ одоо амжилттай оролцохыг хүсье өрөөё. Дараа нь хүн болгон өөрсдөө үг хэлнэ. За өдрийн мэнд хүргэе. За ингээд бид нэр 20 жил арчил байгуулах гэж явлаа. Тэгээд арчлалыг байгуулахад олон ургуулж үзэх гэж байдаг юм байна. 100 жил хөгжсөн технологи гэдэг юм байна. Тэгээд тэр технологийн талаар танилцуулсан. За анхны санаа бүр 1600 онд энэ Франц нөхөр байна. Тэгээд ер нь бол хүнүүгийн засагч бүр дээр үеэс уламжлалтай болохоор энэ барууныхын чинь хүнүүгээс сурдаг байж байгаа. Энэ Францын нэг нөхөр энэ одоо хятад хүнөө энэ Азийн улсуудаас илүү Европод энэ таархыг барьж ийм засаг гаргаж ирсэн. Боловч өнөөдөр дахиад хүнүүгийн үндсэн сургалт руу Англи ажиллаж явж байгаа. Тэгэхээр нэг 400 жилийн засагыг одоо нэг онц гарч ирээд тэр нь яг дэлхийн түүхэн 100 жилийн түүхэн юу болсон гэхээр хар тамхи хүний энэ ажиллалтай байртай дууссан. Тийм үстэй байна. За энэ ардчилсан засгийн Николана зүг гэдэг боо. Тэгээд энэ ардчилсан засаг яг өөрөө дэлхийн түүхийн дотоод нэг тийм сайн одоо чухал арчраагүй засагт
засагтыг 3 хуваасан энэ хэлбэр Арчсан засаглалын онцлогийг парад бүгдийг 600 гаргаад энэ болохоор дэлхийн түүхэнд тийм сайн үр дагавар авчираагүй. Маш олон үр дагавар авчирсан байгаа. За энийг харъя. За энэ болохоор нөгөө төрийг ингээд 3 хувааж байгаа шүү дээ, тийм. За тэгэхээр энэ засаглалыг Америкт хэрэгжүүлсэн. Европод энэ нь болохоор арай өөрөөр орж ирсэн байна. Жишээ нь Англид болохоор энэ бас нэг Франц хүн Парита гэж хүн онд гаргаад үнэг арслангийн онд гэж онд гарсан. Энэ болохоор дээд багштай жисэн хүн юм байна. Тэгэхээр энэ болохоор одоо тэр төрийн 3 өндөрлөгийг нэг хүнд өгөөд ерөнхий сайд нь бүх юмаа мэддэг. Тэгжээж одоо энэ арчлыг тогтооно гэж үзсэн ийм онд юм байна. Тэгэхээр Америкт байдаг авилгууд Англид байдгүй. Ягаад гэвэл ерөнхий сайд нь бүх юмаа байдаг. Тэгээд өнөөдөр Англид Америкт энэ засаглалыг ингээ олон хуваачаад хүний 8, дэсгийн 8, энэ жанкууд, энэ амир хортой үзүүлэлтүүд бас гардаг юм байна. Энийг зогсоож чаддгүй. Ягаад гэвэл төр олон толгойтой болохоор тэр авилгал гэдэг юм бол автоматар урддаг. Энэ бол дэлхийн 100 жилийн түүхэнд ингээ батлагдсан. Өнөөдөр Англид Америкт одоо энэ элчин сайд хийж байсан хинээс асуусан. Энэ бол арчсан засаг байгаль цагт энэ байна. Ард тамхины 8, хүний 8. Энийг бол томшууд нь хийж идэг. За одоо цаашаа. Тэгээ оптизм гэдэг өвчин гарсан Англид Америкт өөр ихтэй 150 төрөлхийн нэг нь тийм байсан бол одоо 88 төрөлхийн нэг нь тийм тэрэг хүүхдүүд төрж байгаа. Яа тэгэхээр хар тамхиг зогсоож чадгүй. Хар тамхиг татсан хүмүүс хэдэн жилийн дараа хүүхдтэй болохоор тэрэг хүүхдүүд гардаг. Ингээд дэлхийн нийтээрээ хүн сүргэмж одоо сарвчин сүргэмж ороход бэлэн болсон. Яа тэгэхээр дэлхийн бүх улс арчсан засаг руу орж байна. Арчсан засаг руу орсон бол энэ хар тамхигийн 8 байдаг. Энийг зогсоож чаддгүй юм байна. За тэгээд 2060 онд Англид Америкт нэг төрлийн нэг нь тэрэг хүүхд төрж юм байна. Яагаад тэгэхээр хар тамхиг бүх шатандаа хэрэглэх 10 жилийн хүүхдэд хашгирч нэрлээд содруулсан доогоор хэрэглэдэг. Тэгээд 2060 онд нэг төрлийн нэг гэдэг ч одоо Англид Америк удирдагч нар ингээ баасаараа тоглоод зогсож идэг тийм тэрэг хүмүүсээ дүүрнэ шүү дээ. За тэгээд энэ улс төрийн системийн математик загварчлал байт юм байна. За энэ математик загварчлалаар төрийн өндөрлгүүдийг ингээд тэгшүүцэх импульсээр оруулдаг юм байна. Энэ тэгшүүцэх импульс яг импульсээр орж ирэхээр энэ төрийн одоо 3 өндөрлгүүд бүгдээрээ мангас үед яах юм, чөтгөр үед яах юм гэж математик загварчлал оруулдаг юм байна. Гэтэл манай 92 оны үндсэн үед болохоор төрийн 3 өндөрлөг Ленин багш, Бурхан багш одоо ухамсартай хүн байна гэдэг одоо анхны нөхцөлөөр хийсэн бодлого болохоор тэр бодлого хариу буруу гарсан. Бодлого хийцээ Ленин гэж багш танихгүй. Тэгэхээр тийм хүн байж байдгүй юм. Тэгэхээр бид багтаа сурчсан биз. Энэ төрийн өндөрлгүүд тэр мангас үед яах вэ гэх тэгшүүцэх импульсээр ийшээ оруулаад энд гаргах нь ямар байх вэ? За энэ дөрвөн одоо савлтын нийлбэр нь парламент тогтцоо. Ерөнхийлөгчийн тогтцоонд ороод 4 дахин багсан. Тэрнээс цаашаа үдэл сурталчилгаа нийгэм авах юм бол энэ тогтвортой нийгэм бүрдэх юм байна. Тэгэхээр эрхцүү төргийн арчлыг тогтоож чадгүй үдэл сурталчилгаа арчлыг тогтоодог. Тэр нь батлагдсан юм байна. За тэгээд яг тэгж хийхээ авсан уу? За энэ одоо арчлын засаг ийм их хурлын одоо 2 танхим байна да. Лордын танхим байна. Одоо энэ сонгуулиар гарч ирдэг их хурлын танхим байна. Аль-алинд нь сайн муу тал байна. За лордын танхим бол ерөөсөө насаараа хуулиа гаргаад өөрийнхөө хувийн бизнесийг хамгаалж идэг. Тэр нь болохоор бүтээн байгуулалтын хизээч өгдөг. Энэ ард түмний сонгодог засаг нь болохоор
өгдөг боловч халамж өгдөг боловч эдийн засгаа дандаа хасах 200% баланстай гаргадаг Англи Америк. Тэгэхээр энийг терминатор засаг терминаторын танхим гэж нэрлэдэг юм байна. Тэгэхээр Монголд юу болж байгаа нөхөр зөвхөн терминатор танхимтай лордын танхим байхгүй. Тэгээд лордын танхим гэдэг нь манай одоо дэлхийд дээр одоо театрын нийгэм бүх улсад байсан. Тэгэхээр театрын нийгэм дээр үндэссэн одоо нөгөө итгэж баян тэдний төр бариад хуулиа гаргаад өөрийнхөө бизнесээ хийгээд явж байдаг. Тийм засаг байдаг юм байна. Харин сонгуулиар гарч ирсэн танхим бол зөвхөн халамжаа өгөн тэрнээс шийдвэр дотор хийж чадахгүй. Манай сонгуулиар гарч ирсэн танхим инженерийн салбарт оролцдог болохоор тийм тулгаан их боломж гараад байна. Энэ манай энэ засагтыг Англи Америкт авах юм бол 3 сар болоод дэлбэрнэ. Яг нь тэгээд энэ 20 жилийн туршид бидний манай энэ үндсэн хуулийн үр дүнд нэг бүс байгуулсан бүтээн байгуулалт бүгдийг сүйтгэсэн. Ийм байна. Ерөнхийдөө юм хоосон зардал хийж 20 жил амьдсан ямар бүтээн байг хийгээгүй. Ягаад гэвэл лордын захиад засаг Монгол байхгүй. Тэгээд лордын засаг гэдэг нь дээрийн итгэл баян шиг хүмүүс төрөө бариад хуулиа гаргаад ижил ямар сонгуул байхгүй. Насан туршдаа төрөө барьдаг. Ингээд дэлхийн энэ арчилсан төв болохоор театрын нийгмээс эхлээд парламентд ороод дараа нь арчин засаг үүсээд тэгээ Англи Америкт сайжраад явж байна. Тэгэхээр Америкт байдаг аюулгүй Англид байдгүй. Яг тэр манай засаг бол Америкийг өөрөөсөө ч гэхдээ Америкт байдаг 3 одоо засагыг Англид бол ерөнхий сайдын бүхмээ байдаг. Тийм болохоор засагтад багсах тусам аюул багасч байгаа. Гэтэл Швед Англид байдаг аюул Швед байдаг юм байна. Тэгээ яагаад гэсэн чи Шведэд нэг нам 100 жил төр байж байгаа юм байна. Демократ нам. Одоо энэ манай яг таг яаж яах вэ? Яг хүчтэй нэг юм дуусчихсан. Одоо бизнес коммунизмээр даасан ч явчихад арччад гэж ангуураад байна. Энэ ч арч биш. Бид нар терминатор нэгмэр 20 жил явчихсан. Тэгээ одоо харин лордын засагчаар явж байгаа. Манай хажаахан дуугаа одоо ганц нэг минутын тогтоо дуусчихсан. Яг тэгээд хангалттай хэлцүүлгээ хий. Бодит маркетингийн зарчмаар капиталист нэг ажилладаг. Гэвч Монгол энийг бол хуулиар зөвшөөрөхгүй байна. Тэгээд нөгөө товчхон хэлгээд Монголд лордын засагт байж төр барьж байгаа хүмүүс нь хуулиар өөрийнхөө одоо өөрийн бизнесээр ард түмний аюулгүй ажлаар хангадаг тийм зарчимтай байдаг капиталист болсон. Манайх нь болохоор коммунист зарчмаараа бүх хуулиар гаргасан болохоор үндэсний үйлдвэр төвчмөс үндэсний нийтээр ингээ ядуу амьд байна. Тэгэхээр төр барьж байгаа лордод өөрсдийнхөө хувийн бизнесийг өгдөөд ард түмний аюулгүй ажлын байраар хангах. Тийм юм тэгээд энэ та нар хараад энэ капитализм, социализм, фашизм хаан засагт ямар ч нэгэн масс эдийн засгийг явуулах ганцхан арга байдаг. Тэр бол монопол засаг. Гэвч Монгол энэ хоёрыг харьцуулахад бол 90% ажиллаа. Гэвч манайхан социализмын бүх юм өгүүлсэн гэж шүү дээ. Тэгэхээр чөлөө төвчтөн гэж дэлхийд байдаг юм байна. Юу Английн монопол компанид инженер хийсэн. Тэгэхээр бүх юм монополтой бүх зах зээл эзэнтэй. Бид нар зөвхөн өмч өвчсөн бол энэ зах зээл эзэнтэй. Тийм байж оюуны өмчийг хамгаалдаг юм байна. Тэгэхээр Монгол энийг бүх юмны эсрэг хууль гаргаад байгаа болохоор хөгжихгүй байна. Тэгээд цаашдаа ийм масс бизнес зохион байгуулалт монополд чөлөө төвчтөний координацийг гаргаад тэгээ ингээд цаашаа хөгжих юм бол боломж байгаа. За баярлалаа. За одоо энэ дээр улс төр зурчаад нийслэлийн эрдэмтдийн сургуулийн ажлын албаны иргэдийн оролцооны хэсгээр баттүршин гөрье. За бүгд ямар амгалан байсан. Өнөөдрийн арчсан холбооны хатгаа юм ингээд дуусч
Тэгээ одоо ойр дууцааг буйн дуудаж байгаа сайн байна. Тэгээд би энэ ууцал энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа хүн биш. Арга хэмжээг зохион байгуулагч нар надаас энэ ухаалаг төрийн тухай асуудлаар презентацийн тавьж гэж хүссэн. Тэгээ хэрвээ та энэ газарны маань уур амьсгал нэг жоохон ийм үл ойлголцсон байдлаа бодоод шүү байна. Тэгээ надад ийм асуудал байна. Би яг саяны хүн шиг ингээд ийм жижиг презентацийн бэлдээд ирсэн. Ухаалаг төрийн үнцэн шин чанарын тухай. Энэ тухайн товчхон яриул та нар маань сонсох сонирхол байна уу? Эсвэл өөр одоо уцрын асуудлыг ярьсан төлөвтэй байна уу гэсэн асуулт. За шууд уцрын ярьж байгаа. За ухаалаг төрийн тухай жоохон ярилцвал яасан бэ гэж байгаа. За ийм холбоо байна. Тэгээд ухаалаг төрийн үнцэн шин чанарын тухай ярьсан. Ер нь бид ингээд манай ардчсан холбооны эмнээс Монгол улсын төрийн тэргүүн ерөнхийлөгч сонгогдоод улс орноо энэ өнгөрсөн 20 жилийн эдрэтэ бүтээнтэй нөхцөл байдлаас хөгжлийн зөв бодлол руу авч гарахын тулд олон үнэтэй санаас бодлыг гаргаад ингээд хэрэгжлээд аваа явж байгаа. Энэний нэг одоо санаачлах нь бол энэ ухаалаг төрийн тухай, ухаалаг том төрөөр ухаалаг төрөөр шилжүүлсэн тухайн санаачлага байна. Өнөөдөр энэ асуудал маань өөрөө Монголын төрийн амьдралын, улс төрийн амьдралын, нийгмийн амьдралын гол үндэс асуудлын нэг болоод байна л да. Тэр ухаалаг төр гэж яг юу яриад байгаа талаар бол ерөнхийдөө нийгэмд нэг тийм жоохон үл ойлгосон эсвэл буруу үнцгөөс тайлбарласан ийм хандлага нэлээд байна. Тэгэхээр энэ талаар хэлүүлээ юуны өмнө ихлээр нэг ойлголттой нэгдсэн байр суурьтай болж авахгүй болохгүй нэ гэсэн бодлын үүднээс та бүхэндээ энэ тухай яриад байгаа. Түрүүлж. Тэгээд ухаалаг төр гэдэг энэ хоёр ухаалаг тэгээд төр гэдэг хоёр тусна гэхэд жоохон ярих шаардлагатай болж байгаа. Тэгэхээр төр гэдэг үгийн тухай жоохон ярихгүй болохгүй болж байгаа. Төр гэдгийг бид нар монголчууд дандаа өөрөөсөө тусаа ойлгодог. Төр гэж ард түмнээс тусаа нэг дээр байж байгаа их мэдлэгтэй нэг хэсэг бүлэг этгээдүүдийг ойлгох гэдэг нэг юм төгөмөл андуурд яваад байна. Яг үүний хэрэгээр төр гэдэг үг маань бол ард түмэн гэсэн үг юм. Одоо ард түмэн төр гэдэг хоёр үг бол медалийн хоёр тал шиг энэ салшгүй хоёр зүйл доо. Тэм учраас энэ ухаалаг төрийн тухай яриа маань ерөөсөө эцэгс явж ухаалаг ард түмний тухай, ухаалаг улсын тухай, ухаалаг үндэсний тухай асуудал болно гэдэг нь эндээс шууд харагдаж байна. За ухаалаг гэхээр зэрэг одоо шийдвэрлэх манай нарийн төрийн албан агчлаар одоо нэг нөгөө байрны очиж бүртгүүлэх гэж байгаа улсуудыг бүртгэдэг машин тавьчихгуудаа одоо энэ ухаалаг төрийн том арга хэмжээ болчихлоо гэх маягаар тайлбарлах гэж байгаа хангалтч гарч иж байгаа юм бүрээс саналгаа. Тийм учраас ухаалаг төр гэж яг юугаа яриад байгаа талаар нэлээд нухацтай ярилцах шаардлагатай болж байгаа маа. Ер нь бол ухаалаг төр гэдэг бол ийм юм хэлдэг юм а гэдэг олон талаас нь тайлбарлаж ярьж болно. Өдөртгөө шинж тухааны талаас нь тайлбарлаж ярьж болно. Эхлүү шинж тухааны үүднээс тайлбарлаж ярьж болно. Бүр философийн хүн ухааны үүднээс нь яриад ярьж болно. Тэгэхээр ингэж их дэлгэрүүлж альтер түгээмэл онг ярихаас өмнө яг практик амьдралтай холбоотой хэдэн тодорхой юм дээр анхаарлаа төвлөрүүлж ярих гэж надад бодлоо. За товчлаачлаа. Тэгээ ухаалаг төрийн нэг хэдхэн үндсэн 3-4 шинж чанарын талаар хэлүүлээ ярилцаад санал бодлоо нэгтгэж авъя гэсэн бодлоо. Юуны өмнө манай төр өгүүлэгдэж байгаа нэг хамгийн том нутаг бол энэ алсын хараа багт байгаа юу? Бид нар айгүй олон жил алсын хараатай амьдарцгаа, алсын хараа хэрэгтэй тэгээд их удаан ярьсан. Бид алсын хараа гэдгийг бид ерөнхий сайдаас эхлээд ингээд жоохон буруу ойлгоод байна даа гэсэн юм шууд мэдрэгдэж байгаа. Алсын хараа гэдэг бол нэг юм өндөр ууландаар гарчаад ингээд самссан хараа суугаад хэлээд байгаа юм биш үү? Алсын хараа гэдэг бол тодорхой одоо үйл ажиллагааг хөтлөн өдөртөж байгаа хүмүүсийн үйл ажиллагаанд тодорхой программд шинж чанартай байх хэлээд байна. Манай өнөөдрийн төр засгийн үйл ажиллагаанд, улсын хурлын үйл ажиллагаанд ч тэр, засгийн газрын үйл ажиллагаанд ч тэр ямар нэгэн тийм програм шинж чанар ажиглагдахгүй байна. Энэ програм шинж чанар ажиглагдахгүй байгаа нь юугаар илэрхийлж гарч ирж байгаа юм бэ гэвэл ийм нэгэн зүйл байгаа нь тэр тодорхой төвчгөн зүйл байна. За тушаал гарч. Юуны өмнө зорилго гэдэг юм тухай бид ерөөсөө огт ярихгүй байна. Яг ямар зорилготой, яг юу хийх вэ? Яаж хийх вэ? Тэгээд тэр хийж бүтээсний дараа түүнээс хэн ямар бүрш бүтгэх гэдэг тухай бид ерөөсөө тодорхой ярихгүй байна.
Зүгээр нэг ерөнхий юм яриад улс орон мундаг сайхан болох гэж байгаа, ажимдрал сайхан болох гэж байгаа гэдэг яриад идэг. Байшин барих гэж байгаа хүнээр ярих юм бол бидэнд ямар ч зураг алга. Бидэнд ямар ч мэрэгч байшин яаж барих тухай мэрэгчд мэдлэг алга. Тэгэхээр байшин ямар хэдэн давхар хичнээн талбайтай ямар дулаан тогтдог цонхтой хаалттай хаашгаа харсан юм байшин барих тухай бид ерөөс ойлгох байхгүй. Үүнийг ерөөс түмэнтэйгээ ярих санаа бодлоо хуваалцаж улс орноо нэгтгэн ангид чадахгүй байна. Бид нар одоо ингээд том автобус суугаад бүгдээрээ ингээд нэгээрээ жолоогоо бариулаад явж байгаа гэж төсөөлөх юм бол бид нар сохор хүнд жолоогоо бариулж явж байна. Тэгээ энэ сохор жолооч нэг жадаг руу аваад энэ автобусыг аваад ороод онгоцоо бид бүгдээ өнөөдрийн аюул өнөөдрийн улсын тулгамдчид байгаа асуудал нь юу энд тэгээд нийтийн зорилго гэдэг юмыг ярилцаагүй болохоор нийтийн зорилго гэдэг юм авах ярихгүй болохоор дандаа хувийн зорилгоо гол болгосон улсууд их мэдлэлд очиж байгаа. Тэр хүмүүсийн зорилго нь ам дээр ярихгүй байгаа боловч ачиг дээр бидэнд шууд харагдаад байна. Ямар өнцгөр харагдаад байгаа вэ гэвэл тэр хүмүүс өөрсдөө байж чаддаг тэнд очиж байгаа. Тийм учраас энэ ерөнхийлөгчийн одоо эдгүүрчийн маань гаргаж тавиад байгаа энэ том төрөс ухаалаг төрийн шилжиж гэдэг хагийн утга болгоно энд байна. Тийм учраас бид нар бүгдээ улс үндэстнээр нийлээд одоо зорилгын тухай ярих шаардлагатай байна. Зорилго тодорхой биш учраас зохион байгуулалт маань огт буруу байна. Зохион байгуулалт буруу байгаагийн хамгийн том жишээ бол өнөөдрийн манай Монголын засгийн газар. Эдийн засгийн хөгжлийн яам гэдэг юм байгуулчихад нөгөөх нь болохоор төрийн замын үйлдвэр янзаа яваад. Энд чинь юу харуулж байгаа вэ гэхээр угаасаа анханаас зорилго буруу учраас зохион байгуулалтаа буруу хийсэн. Зохион байгуулалт нь ямар утгаар хийгээд байгаа вэ гэхээр нөгөө хувийн ашиг сонирхол хөтлөгдсөн зохион байгуулалт хийгээд байна. Тэгээд Чингис хаан бонд гэж айгүй зөв санаачлаг гаргаж ирсэн. Маш их хэмжээний хөрөнгө мөнгө босгож ирсэн. Гэтэл одоо босгож ирсэн хөрөнгө мөнгөө зөв юм зарцуулахгүй буруу зүйл зарцуулаад авах юм бол эцсийн эцэст энэ чинь өөрөө эргээд бидэнд дараагийн төвчд болж байна. Зохион байгуулалт буруу байгаа учраас үүрэг хариуцлагын оновчтой зөв хуваарлт ерөөсөө байхгүй. Өнөөдөр нийслэл Улаанбаатар хот түүхэндээ анх удаа арчилсан хүчин, манай арчилсан холбоо, манай арчилсан нам ядаад өнөөдөр нийслэлчүүдийнхээ сэтгэл зүйд нийцсэн санаа бодлолд нийцсэн үйл ажиллагаа явуулж чадчих. Гэтэл явуулж байгаа үйл ажиллагаанд Монгол Улсын засгийн газар дандаа санал болгож байна. Хийх гэж байгаа бүх юм бүх төслүүдийг нь зогсоож байна. Энэ чинь юутай холбоотой вэ гэхээр зорилго буруу байгаатай холбоотой. Зорилго буруу байгаа учраас зохион байгуулалт буруу байгаа. Зохион байгуулалт буруу байгаа учраас үүрэг хариуцлага тодорхой биш байна. Нийслэл Улаанбаатар хот өнөөдөр хэдэн автобус удирдах авахын тулд заавал энэ асуудлаа засгийн газар шийдвэрлэж байна. Ийм хэлбэрээр бид цаашгаа явах юм бол энэ төрийг алсын хараатай улс орныхоо ирээдүйн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа төр гэж хэлдэг. Үнэхээр хэцүү. Дараагийн төвчд гарч. Бидний нэг түгээн мэдлэг айхтар том алдаа болоод бид ерөөсөө шинжлэх ухааны мэдлэг гэдэг юмыг шүтгэхгүй байна. Шинжлэх ухааны мэдлэг гэдэг юмыг ойлгохгүй, дэмждэггүй учраас бид нар дандаа хар таамгаар төсөөллөөр ажиллаж байна. Хар таамгаар төсөөллөөр ажиллаж байгаагийн хамгийн аюултай юм нь бол юу гэхээр нэг юм бүтээж байгаа боловч нөгөө юм нураагаад байна. Тийм учраас өнөөдрийн энэ засгийн газар өнөөдрийн улсын их хурл бидний төлөөдөө сууж байгаа манай арчилсан хүчнийх нь алсын хараа байхгүй байна. Дараагийн төвшин болж байна. За манай санжир зүргийн зорилгын маань хэлснийг алдартай өгөө. Бид бүгдээ түүнийг үргэлж банк санд тусаж явах хэрэгтэй байна. Таны ухаантай өгөө. Тэрний үгээр эхлээд улсын эрх ашиг, дараа нь намын эрх ашиг, тэгээ хамгийн сүүлд нь хувийн эрх ашиг гэж байлсан. Өнөөдөр манай засгийн газар улсын их хурлынхны хамгийн том алдаа бол энэ ашиг сонирхлоо зөв ирэмбэж чадахгүй байна. Ашиг сонирхлоо зөв ирэмбэж чадахгүй байгаа учраас шилэн дансны тухай хууль оруулахаар тэр батлахгүй байна. Хэлцэхгүй гараа явуулчих. Давхар дээдийн тухай хууль оруулахаар тэр хэлцэхгүй гараа явуулчих. Энэ чинь юу харагдаад байгаа вэ гэхээр улс орныхоо эрх ашигыг биш хувийнхаа эрх ашигыг бид удаа тавьчаад яваад байна гэдэг нь үүнээс бүр том тодорхой харагдаад байна. Дараа нь бидэнд энэ алсын хараа гэдэгтэй холбоотой ярих нэг том асуудал байна. Бид 1996 оноос 2000 он хүрэх тэр үеийг маш сайн санаж байгаа. Бид
ард түмэн бидэнд итгэл хүлээл гэж төрийн эрхийг мэдлийг тэр үед олгосон. Бид тэр эрх мэдлийг зөв ашиглаж улс орныхоо хөгжил, ирээдүйн хөгжлийнхэн суурийг тавьсан баталгаатай тийм үйл ажиллагааг явуулж чадаагүй. Түүнийг бид өнөөдөр бас баталчаад явж байна. Энэ бол бидний ой санамж хэтэрхий богинохон байгааг дахиад харуулаад батлаад. Бид нэг мөсөн нэг насаараа ялаагүй. Бид 4 жилийн мандат авсан. Энэ 4 жилийн чинь 2 жил нь явчаад ард түмэн одоо эргээд бидэнд хэн итгэл найдвар хүлээх гэсэн бэ гэдэг дээр дүнгээ тавих цаг одоохон хаяанд ирж байна. Тийм учраас өнөөдөр бидний нэгэн алсыг харсан зүг бодлоготой юм өнөөдөр шийдэж эхлэхгүй бол оройтон шүү гэдгийг бид сайн анхаарч байгаа юм. Ийм бүх энэ юмны ард талд нь бидэд одоо өнөөдөр нэг хатуу яригчтай нэг шинэ асуудал босч ирж байгаа нэг бол угаасаа бидний байнга ярьдаг, байнга бидний алддаг нэг одоо энэ бол бид улс төрийн сахилга бот байна. Итгэл найдвар хүлээлгсэн хүмүүс маань итгэл найдварыг хөсөлтүүлээд байхад тэднийгээ бид улс төрийн хариуцлага тооцож чаддаггүй. Үүнээс болоод бид үнтэй ачиг үнтэй цаг хугацааг алддаг. Эргэж сэгхгүй болтлоо ядагддаг. Тийм учраас өнөөдөр бидний улс төрийн сахилгын тухай асуудлыг нам дотроо онцгой